ИБС телевизийн сурвалжлах баг өнгөрсөн 9-р сарын 30-нд коронавирус илрүүлэх шинжилгээний цэгийг эрүүл мэндийн газар хууль зөрчил байрлуулж иргэдээс төлбөртэй шинжилгээ авч бэлэн мөнгөөр түргэвчилсэн онцлогын тооцоо хийж буй үйлдэлийг мэдээлсэн. За дээрх мэдээллийн хүрээнд аймгийн засаг дарганд иргэдэх санхүүгийн хяналт аудитын албанаас засаг даргын баталсан удирдамжийн дагуу Үйлс Бадрах, Анхны Оч, Мөнхийн гээгээ, Учрал Баяр, Мөнхс Өндрөл, Нийцэл, Инхчин Мандрава, Мэнд цэцэн зэрэг 8 өрхийн эрүүл мэндийн төвүүдэд төлөвлөгөөт бус санхүүгийн шалгалтыг 10 дугаар сард явуулсан байдаг. Ингэхдээ Монгол улсын шадар сайд эрүүл мэндийн сайдын хамтарсан 2021 оны 1-р сарын 12-ны өдрийн 05А 12 дугаар тушаалаар батлагдсан коронавирус талбар илрүүлэх шинжилгээг төлбөртөө хийх, шинжилгээний жишг үн тогтоох, орлогыг зарцуулах заавар батлах тухай тодорхой тусгасан байдаг. Дээрх тушаалын хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд шинжилгээний орлого зарцуулалтын тайлангаа шилэн дансаар мэдээллэх, за шинжилгээний төлбөрийг байгууллагын нэмэлт дансаар төрийн санд төлрүүлсэн байх, илрүүлэх шинжилгээний жишг үнийг мөрдөж ажиллаж байгаа эсэх, за иргэдээс төлбөртэй авч буй шинжилгээний зааврын хэрэгжилт ямар түвшинд байгаа, үйл ажиллагааны ил тод байдал зэрэг 9 чиглэлээр шалгалт оруулсан байна. Шалгалтын дүн өнгөрсөн сарын 29-нд гарч аймгийн санхүүгийн хяналт аудитын албанаас засаг даргад хүргүүлсэн байдаг. Бид шалгалтын талаарх мэдээллийг холбогдох албан тушаалтнаас тодруулахаар хэд хэдэн удаа холбогдсон боловч мэдээлэл өгөх албан тушаалтан алгаа. Санхүүгийн хяналт аудитын газар засаг даргын өмнөөс мэдээлэх боломжгүй гэдэг тайлбарыг өгч байгаа бол хуулийн хэлтэс засаг даргаас мэдээлэл ирээгүй учраа мөн боломжгүй байна гэсэн хариултыг өгч байх юм а. За өвдөж шаналсан иргэдийнхээ халаас руу өнгөж бодлогын газарт бизнесийн үйл ажиллагаа явуулж буйсгэд засаг дарга өөрөө үүрэг өгч хяналт шалгалт оруулж чад эргээд ил тод нээлттэй мэдээлэх ажил нь яагаад удаашралтай байна вэ?